За бүгд нь өглөөний мэнд. За их өнөөдөр бол 5 дахь өдөр. За би бичлэг хийгээгүй яг үндэ амар утсан байна. За тэгээ яг энэ үеиг бас марцсан биш шүү. За тэгээд бичлэг хийгээгүй амар утсан бас гоё байна. За яагаад бичлэг хийгээгүй бас хит онж байгаа өдрийга явж явах хугацаанд хэлье. За тэгээ өнөөдрийн бичлэг бол би юутайсан injury тайсан тэгээд ер нь бол бичлэг хийж чадахгүйсэн. Тэгээд яг одоо бол өглөөний цай авах гэдэг чинь за жоохон тос алчлаа. За тэгээс өглөөний цай хийчээд уулзцгаа. За тэгэхээр өнөөдрийнхөө бичлэгтээ цугаарай. За хөө өглөөнийхэн цаг бол бэлтчихлээ. За энэ харагдчихээн. 4 өндөг. Тэгээ сайхан 2 хар талах тэгээд obvious гэд. За ингээ өглөөнийхэн цаг уучаад хэдэл айчих вэ гэхээр өнөөдөр одоо 10-аас бэлтгэлтэй. За өнөөдөр бол 5 дахь өдөр. Гэхдээ яагаад би ингээд free байгаад байна вэ гэхээр өнөөдөр бол хичээл орохгүй. За тэгээ бүх нийтийн амралтын өдөр байгаа. За тэгээ тэр нь хамгийн гоё. За тэгээ энэ өдөр бол миний бас надад бас гоё чухал өдөр яагаад вэ гэхээр бэртлээс иргэн ирж байна. Амжилттай. За миний нөгөө хурууд тулаад нөгөө эрхийн урууны хөлний эрхийн урууны хурууд тулаад тэгээд шөрмөснүүд нь жоохон бэртцсэн. Тэгээд зөөл хэдийн бэртэл авцаасан. За тэгээд одоо л зүгээр яг ингээд 100-аас яг ингээ хөлийн хуруу ингээ нугалдсан шүү дээ. За тэрэн дээр бол яг нэг 75 80% та ингэж нугалж чадж байгаа. За тэгээ өмнө нь бол бүр нугалж чадахгүй, хөдөлгөж чадахгүйсэн. Ямар ч юм мэдрэл авахгүй байгаадсэн. Тэгээд одоо бол хамаагүй дээр болсон. За тэгээд хөлн дээрээ маш их ажилласан. За тэгээ ийхүү 20 хоногийн дараа ингээд талбай дээр иргэн уулзж байна. За тэгээ өчигдөр бол хамгийн ихний өдөр байсан. Өнөөдөр бол 2 дахь өдөр талбай дээр. За тэгээ өчигдөр бэлтгэл хийж үзэхэд бол гайгүйсэн. За тэгээс одоо хангалттай гэж өөртөөс дүгнжин тэгээд 20 хоногийн дотор бас маш их зүйл өөрчлөгдсөн. За би бичлэг хийгээгүй нөгөө бэртэлтэй гадсан тэгээд яг нэг хийхлээр дандаа яг жим ороод тэгээд жимд амар олон хүн байгаа. Тэгээд бас манай жим өөрөө яг олон хүмүүсийг бичиг хоригддаг учраас ингээд хийж чадахгүйсэн. Гэхдээ яг өөрийнхөө хувьд бол ингээд маш дисциплин хийгээд тэр 20 хоногийн хугацаанд толтол өөрийгөө бас ажиллуулж чадсан да. Тэгээд хөлн дээрээ lower body дээр маш их ажилласан. Биеийн хувьд бол маш их physical өөрчлөлт гарсан байгаа. За тэрийг бас удахгүй жим дээр очиж байгаа харуулъя яг юу хийсэн яасан да. За өнөөдөр бол миний план бол одоо 9 болж энэ за өглөөнийхэн цаг очоод 10 гээ талбай ороод 10-аас 12 хүртэл сайхан бөмбөгөө өшөглөөд хөлөө мэдрээ талбай дээр юу өөрчлөгдсөн байна, яасан байна, ийсэн байна гэдэг хараад тэгээ цохилтуудаа тавтаад тэр цохилт тавтаа гэж бодож байгаа. Тийм үндсэн нэг зорилготой очиж байгаа. За өчигдөр бол хурд өдрөө үтцсэн учраас өнөөдөр бол яг цохилт ихэд үүдэлтгэр байна. Яаж нээж ийн үзнэ. За тэгээ тэрэн дээр сэтгэл харна. За тэгээд араас нь талбай орчоод 12:25-аас 20-оос багийн бэлтгэл байгаа. За тэгээ багийн бэлтгэлд бэрцэн хүмүүсд ч гэсэн очих хэрэгтэй өнөөдөр. За тэгээ би өнөөдөр бэлтгэл хийгээд хэлцээсийн багш коучд өчигдөр тэгсэн чинь манай физионы эмч болохгүй маргааш бэлтгэл хийхгүй шүү. Нөгөөдрөөс надтай зүг дахиад нэг талбай орч шалгаж агаад болноо. Тэгвэл наа чин хурдан сэтрэх учраас гэсэн. За тэгээд араас нь сайхан жим орцгоно. Жим орж эхлээд хөлөө ийн араас нь өнөөдөр мөр ийн тэгээд араас нь сайхан пул орно. Тэгээд орой болоод тэгээд амралт байгаа. За тэг ийм сайхан гоё урт план байна өнөөдөр бол тэгээд энийг хэдүүлээ хэрхэн давж хэрхэн гоё хөгжилтэй энержитэй бас гоё ах нь хөдөлөө үзцгээе. За тэг үтэж одоо өглөөнийхэн цаг сайхан хуцгаая. Сайхан байна. За тэгээд уулзцгаая. Bye. Peace.
1 hour later. Ганцаарчлсан бэлтгэл дууссан. Одоо богийн бэлтгэлээ хүлээсээр л цаг 30 минутын дараа богийн бэлтгэл дуусна гэдэг. Сайн харагдчих шүү. Бэлтгэлтэй орохс. За яг бэлтгэлээс гараад 3 цагийн дараа ирээд ирж чинь бэлтгэл ганцаарчлсан бэлтгэлээ гээд тэгээ багийнхаа бэлтгэлийг үзээд өдрийн хоолыг гэдэг. Одоо жим дээр ирсэн маань сайн хуцас болчлоо. Одоо жим рүү орох бэлэн жим рүү орцаахан энерги зарцуулж хүч байгаа. За өнөөдөр бол хөл мөрийн нэгсэнчлэн тэгээд бэлтгэлээ эцгээ. 10 дас бичлэг сайн чадахгүй ч магадгүй яа тэгэхээр энэ ч олон хүмүүсийг оруулж болтгоо тэгээд харж илээ. Come on, man. За энийг ч л би яриад байгаа юм. За тэгээ энэ бол яг бодит кейсээр та нарт бол харууллаа. Яагаад би бичлэг хийж чадахгүй байснаа. Тэгээ одоо ойлгосон баха. Тэгээ мэдээч шаардлага тавих нь мэдээч зөв. Яагаад гэвэл одоо бус хүмүүсийг бас дураараа ингэж камерт оруулж болохгүй тиймээс шаардлага тавих нь бол хүлээн зөвшөөрч байна. За тэгээд миний хувьд бол мэдээч бэлтгэлээ хийн. Бэлтгэл надад маш чухал учраас хэдүүлээ lower body дээр өнөдөр толгоолж ямар дасгалууд хийсэн бэ гэхээр би яг үндсэн дасгалуудынхаа бичлэгийг бол авч чадсан. Гэхдээ яг бусад бараг 5 6 7 дасгалынхаа бичлэгийг хийж чадаагүй. За эхлээд бол мэдээч 20 минут маш сайхан air runner дээр гүйж би халаагаад за speed бол 12 дээр parade гүйчүүд яг болно. Тэгээд сүүлийн 2 минутын дээр тесрэл тэгээд 18 минутанда стаминаа сайжруулах гэсэн үг. Тэгээд араас нь back squat явна. Тэч RM буюу repetition maximum хүртэл явна. Тэгээд back squat хийж өгнө. За back squat-ийг хийхдээ бол өмнө хэлсэнчлэн доошо суухдаа удаан суугаад дээшээ босгохдоо explosive хүчтэй босгох хэрэгтэй. Тэгвэл илүү explosive илүү талбай дээр тесрэлттэй байх болохоор тэгээд тэгж back squat-ыг ашиглаарай гэж зөвлөе. За араас нь дасгалын дундуур бол мэдээч сонголтуудаа хийж өгөл илүү булчинчин сэргийг тэгээд илүү үр дүнтэй байна гэсэн үг. Тэгээд миний хувьд бол дундуур нь ер нь дасгалуудынхаа дундуур ингээд гоё сонголт хийчихлээр илүү амар байдаг. Тэгээд энд ч илүү хөнгөн байдаг учраас ер нь гоё сонголттой хэрэгтэй шүү гэж зөвлөе. За тэгээд араас нь би бол 3 дасгалыг шууд сетлээд нэг болгоод тэгждэг. Тэгээд 3 дасгалаа 4 удаа давталттайгаар хийчихнэ гэсэн үг. За тэгээд нэг дасгалыг бол за одоо жишээлбэл энэ Bulgarian split squat-ыг жингүүгээр өөрийн биеийн жингээр 10 удаа сайхан нэг хүлэн дээр суугаад араас нь шууд өргөжлүүлээд нэг талдаа дамбелтэй 16 кг-ийн дамбелтайгаар Bulgarian split squat хийчихнэ гэсэн үг. Тэгээд Bulgarian split squat-ыг бас хийхдээ хөлний гойны quadricep буюу хөлний гойны булчин илүү сунгаж доош нь татаж өгвөл илүү үр дүнтэй. Тэгээд доош суугаад тийш босгодог explosive буюу мэдээж тесрэлтээ сайжруулахын тулд бас тэгж хийж өгвөл илүү үр дүнтэй гэсэн. За тэгээ араас нь шууд goblet squat явна. За тэгээ goblet squat-ыг бас хийхдээ доош суухдаа удаан дэше босгодог explosive буюу тесрэлттэй хурдан босчих юм бол илүү үр дүнтэй шүү. За тэгээд энэ дасгалуудыг бол ингээд шууд тоогоороо давтаад 4 удаа хийнэ гэсэн үг. Маш гоё үр дүнтэй бас хөлийг чинь илүү сайжруулна. Оролдоод үзээрэй. За тэгээд бусад дасгалуудыг бичиж чадаагүй ч гэсэн дараагийн бичлэгүүд дээр оруулахыг илүү бодъё. Тэгээд надад цугаараа за дараагийн бичлэгүүд дээр ч гэсэн Eternity later. За энэ хүү lower body workout энэ хүү дууслаа. За тэгээд дотор бол нэг сүртэй бичлэгээ хийж чадсангүй. Яа тэгэхээр энэ чи нөө хариуцсан албаны нөө хүмүүс нөө тэгээд тэд нар нэг олон хүмүүсийг бичлэгэндээ оруулж болдог болохоор бичлэгээ болгоод байна. Өмнөх бичлэгэн дээр бол тэр хүмүүс байгаагүй амарсан байсан. За тэр үед амар амар байсан. Хүмүүс юмлэхгүй дүүс тоохгүй байсан.
гэсэн тэр хүмүүс бол ялч шаардлага тавь боловлоод энэ тэгэхээр одоо яалттай байлаа тий. Тэг гүйж явах хүртэл харсан юм да. Одоо би доошоо орж хувцас солиод мөр их өнөөдөр мөр bicep хоёр их стад тэгээд бас abs байгаа. За тэгээд 3 цэцлээгээд тэгээд болцсон цайдаа. Бичлэг бас дахиад хийж чадахгүй л ах гэж бодож байна. За тэлээдэж хийдэг юм уу даа гэлээ. За тэгээд чадвал пулд болцъё. За. Бабай доошоо орж хувцас солилоо. За ийхүү shoulder bicep abs-ийг дуусчлаа. Үнэхээр сайхан 20 цагийн бэлтгэл хийлээ. За тэгээд нийтдээ 4 цаг бэлтгэл хийсэн байна. За тэгээд одоо сайхан пул орч бие амраж халахал тэгээд дуусхаа пултаас илээд үнтэй наа. Ер нь одоохондоо бичлэг хийж болох байгаа тэгээд за сайхан орч өөрийгөө цэнэглээ. Recovery хэлтүүд инэ. За манай пул руу ороход бол гаднаас ингээд хуруугаа дараа шууд ордог гэсэн шиг байна. Энд ч нэ хуруугаа дараад шууд гэсэн. Ингэж аваад чиний пул. За саяра утасны цэник тасаад жоохон бүтлгөөтэй байгаа. За эхний бичлэг нэг сонирн болчлаа. Тэгэхээр за би өөрийнхөө хувьд бол яг өдрийнхөө планыг бол яг сайхан биелүүллээ. Өглөөнөө бол бэлтгэлээсэн, хөлөө техникл үтсэн. За гэхдээ цохилт хий гэсэн боловч том талбай дээр бэлтгэл орж ирсэн учраас ерөөс цохилт хийж чадаагүй. Тэгээд манай багийн бэлтгэлийн цаг болоод шууд багийнхан бэлтгэл дээр очиж бэлтгэлийг үзээд тэгээд араас нь 2 цаг тэр багийнхаа бэлтгэлийг үзэж суужгаад өдрийн хоолыг идээд тэгээд gym орж хөлнийхаа lower body болон upper body-г хоёр төс нугаж агаад 2 цаг нүдлээ. Тэгээд lower body-гоо ч гэсэн тэгээд чүү хийсэн дааж бичлэгээл хийж чадаагүй та нар одоо харсан бах тэгээд гүйж яхад хүртэл ингээд юу аж болохгүй олон хүмүүс оруулаад байгаа болохоор хүн нэгч болиулаад байсан. Тэгээд жоох хэцүү байгаа дээ бичлэг хийж чадахгүй. Тэгээд яг хав бичлэгэн дээр л ингэж юу чадахгүй байгаа болохоос биш. Миний хувьд өөрт маань л яг 100-аас 100 үнэхээр сайн өнөөдрийнхөө планыг гүйцэтгсэн гэж бодож байна. За тэгээд сайхан shoulder болон bicep тэгээд abs сайхан pump даа сайхан актив болгочлоо одоо. Тэгээд араас нь сайхан пул орснээрээ сайхан сая 40 минут сайхан алхалтай ээж бие сайхан хөнгөн болгож гоё mobility дотор нь бас хийлээ. За тэгээд сайн ширж чагцаа дээр утсандраад тэгээд ерөөсөө бичлэж чадсан. За одоогийн хувьд бол гитар одорсон байна. Тэгээд оройны хоол идээд тэгээд ер нь л өнөөдрийн миний нэг план ингээд дуусчихна гэсэн. За тэгээд оройны хоолыг идчихэд сайхан видео эдитүүдээ игээд тэгээд амрах хэрэгтэй байгаа. Өнөөдрийн хувьд л ингээд дууссан гэсэн 5 дахь өдөр. За өнөөдрөөс хойш сайхан бичлэгнүүд гой бичлэгнүүд өөрөө хийгээд явна гэж бодож байна. Тэгэхээр бэртэл одоо гайгүй болцсон баа. За ер нь бол бэртэл аваад 19 хоног хугацаанд ерөөс зүгээр байгаагүй би. Уусаа зүгээрч байхгүй. За тэгээд зүгээр байгаагүй хугацаанд юу хийсэн бэ гэхээр дандаа lower body-г ажилласан 20 хоногийн турш маш төсрэлттэй. Lower body болон гой хөлний бүх ерөн шүрмсүүдийг ажиллуулж илүү үр дүнтэй бас 20 хоногийн өнгөрөөсөн гэж бодож байна өөртөө амралт авах хугацаанд. За тэгээд 20 хоногийн хугацаанд бас дандаа нөгөө юунууд хийж авсан марсет дээр бас дахиад тусдаа gym хийж авсан. За тэгээд ер нь бас биед маань нэлээд өөрчлөлт орсон. За тэрийг бас харуулмаар гаш бас нэг харуулж болох байх гэж бас хөөе нөгөө нэг юу болохоор. За тэгээд тиймэрхүү юмнуудыг бас тэгээд өөр бичлэгүүд дээр бас гаргаж ирэх байх гэж бодож байна. Ирээдүйд за ингээд хэдэж өнөөдрийн бичлэг бол ингээд ер нь дуусж байгаа. За тэгээд орой олонд юу гэх харуулчих. За ингээд миний орой хоол энэ хүү бэлэн боллоо. Цол протеин тэгээд өчтөр орой хийсэн тэгээд оройн хоолыг дахиад өнөөдөр орой идэх чинь гэж бодлоо ярихгүй юу. Би хийгээгүй маршрутаас авчирсан. За хувцас солилцсон. За сайхан оройн хоолыг идээд тэгээд видеого эдитлээд амарна өнөөдөр ингээд дууссан байгаа. За тэгээд ямархаа бичлэгнүүд хийснэ мэдэхгүй нь тэгээд өнөөдөр чадвал шалгах маргааш ч юм уу. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Покачка.